гадаад зах зээлийн дугаар ихэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар хэдүүлээ Трампын 100 хоног ба Америкийн хөрөнгөний зах зээлийн талаар ярилцсан. Ерөнхийдөө бол хэдүүлээ сардаа нэг удаа Америкийн маркетинг талаар апдейтуудыг бол хийгээд явдаг байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол Трамп ерөнхийлөгч болсноос хойш 100 хоногт хөрөнгөний зах зээл хэрхэн хөдөлсөн. За мөн Америкийн өнгөрсөн 7 хоногт эдийн засгийн өсөлтийн тоонуудаа гарсан. За хөдөлмөрийн зах зээл ICM гэх мэтлэн эдийн засгийн төлөв байдлыг нэгтгэх голлох тоонууд гарсан байгаа. Тэгэхээр тэдгээр тоонуудыг зах зээлийн зарим нэг тоон үзүүлэлтүүдийн ярилцаад түүн дээр нь дүгнэлт гарган хөрөнгө оруулалтын зөвлөмжүүдийг танд товчоор үгээд явна. За нийт 5 слайд бэлтгэсэн байгаа. Хамгийн ихний слайд дээр бидний ярих сэдвүүд жагсаалтаар авчина. За хоёр хэсэгт хуваагдж байгаа. Эхний хэсэгт Америкийн хөрөнгөний зах зээл буюу маркет үзүүлэлтүүдийг нь харуулсан байгаа тань. За яг зөвхөн товчхон хэлээ тойм зургийг хараад үзэхэд ерөнхийдөө бол Трамп 100 хоног. За нэг ялангуяа 2 сарын 20-оос хойш Трампын хэрэгжүүлээд буй эдийн засгийн хит нэгтлийг барьсан бодлогууд, за тарифын бодлоготой холбоотойгоор Америкийн хөрөнгөний зах зээл, дэлхийн хөрөнгөний зах зээл, за хувьцаа, бонд, товар, ер нь бүхий л зах зээл бол томоохон савлгаануудыг гэсэн. Ерөнхийдөө бол том уналтуудыг бол үзүүлсэн байгаа. За товчтой бол Америкийн индексүүд, гол индексүүд маань нэг 2 сарын 20-оос хойш бол дунджаар 15-аас 20% томоохон уналтуудыг үзүүлсэн. Том хувьцааны 40-50% гэх мэт. Ерөнхийдөө бол зах зээлийг бол самарсан гэж бол хэлж болно. За яг сүүлийн 2-7 хоногийн хугацаанд бол зах зээл эргээд өсөөд нөгөө унсан зарим үеийн уналтуудын алдагдлууд бол нөхчихсөн. За энэ нь бол юутай холбоотой вэ гэхээр Трамп та бүхэн анзаарж байгаа 4 сарын 2-нд нөгөө хариуд тариф буюу reciprocal тарифыг бол танилцуулсан. Тэрэн дээр бол хамгийн том давлгаа нь уналт нь орж исэн бол түүнээс хойш Трамп маань харьцангуй тогтворжоод ирсэн буюу одоо тавьсан тарифа хэд хоногоор хойшлуулах, дийлэх услууд дээр 90 хоногоор хойшлуулах, за Хятад, Японтой яаж байгаа дипломат харилцаанд харьцангуй Америктаасаа буулт хийсэн буюу хандан дарагдсан байдалтай болоод ирсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор хөрөнгөний зах зээлтэй бол харьцангуй нөө сөрөг айдас нь арилаад, тодорхой бос байдал нь бага зэрэг арилаад өөдрөг хүлээлтүүд бол бий болж эхэлж байгаа. За яг зөвхөн нийт хувьцаа яагаад унаад байна гэвэл мэдээж бол ойлгомжтой. Гадаад талдааны дайн бий болгон тарифын бодлого, за улс орнуудад тарифыг 20%, 30%, за 100% тогтоогод ирмүүд дэлхийн нийт эдийн засгийн төлөв байдал муудна. За нэг ялангуяа Америк дотоодынх нь өөрийнх нь эдийн засаг бол цаашдын төлөв байдал мууднаа, агшин гэдэг хүлээлт нэг талаас нь нөлөөлж байгаа. За нөгөө талд бол тэр чигтээ тодорхой бос байдал зах зээл дээр бий болж байгаа. Хөрөнгө оруулагчид бол тодорхой бос байдал дургу буюу зах зээл нэг ийм орчин бүрдэнгүүт хувьцаанаас мөнгө гадагшлуулаад бонд, за алт зэрэг эрсдэл багтай бүтээгдэхүүн хөрөнгө оруулалт хийдэг буюу risk on mode төлөвт шилжих байгаа. Тэгэхээр нэг хувьцаанд бол ингээд унаадах. За эдлээ гол агуулгаар орцох. За дээрээсээ Америкийн хувьцааг илтгэх 4 гол индекс маань бол харагдаж байна. Тэгэхээр нэг сүүлийн 1 сарын тавьсан боловч ер нь бол эдгээр өсөлтүүд бол сүүлийн 2-7 хоногт бол дунджаар нэг 11-12% ер нь бол нэлээд өндөр өсөлтүүдийг бол үзүүлсэн байгаа саний шалтгаантай холбоотой. За доор би S&P 500 болон Америкийн засгийн газрын бондын өгөөжийн график нь оны эхнээс тавьсан байгаа тань. Хөхөнгийн график дээр бол S&P 500 харагдаж байна. За ногоон өнгө дээр бол Америкийн засгийн газрын бондын өгөөж нь харагдаж байна. За энэ дээрс хэдлээ хараад үзвэл хоёр хэсэг хувааж байгаа. Ер нь бол Америкийн зах зээл унсан давлгааг нь эхний хэсэг дээр бол 2 сарын 20-оос хойш буюу яг одоо эхний тарифын бодлогод бол танилцуулаад шийдвэрүүд бол гаргаад авчих нөгөө Канада, Мексик, Хятад, за хөнгөн цагаан автомашин гэх мэт 2025. За түүнтэй холбоотойгоор SP 500 бол ер нь бол хэдхэн хоногийн дотор бол тарифын бодлого цаашдын эдийн засгийн сөрөг төлөв байдал мууднаа гэдэг хүлээлттэй холбоотойгоор 10% унс тодорхой бос байдал бий болсон байна. 10% унс. За хувьцаанаас мөнгө гадагшлаад хайцсан байг гэвэл яг доор нь харуулж байгаа ногоон өнгийн график дээр буюу ер нь Америкийн засгийн газрын бонд, за алт корпорацуудын томоохон компаниудын бонд зэрэг харьцангуй эрсдэл багтай бүтээгдэхүүн төр бол мөнгө шилжсэн байгаа буюу тэдгээр бондуудын үнэ өссөн. За энэ график дээр бол буусан байдалтай буюу өгөөж нь үнэ өсөнгөт өгөөж нь буудаг зөв тогтолцоогоо буусан байдалтай бол харагдаж байна. За зах зээл бол нэг ингэж явж байгаад 4 сарын 2-ны хүртэл бол ерөнхийдөө бол баг унаал тодорхой бос байдал давмгаасан. За Трамп шийдвэр удаа дараалан танилцуулаад авчихсан. За түүний дараагийн одоо хамгийн том улт буюу 2 дугаар давлгаа нь 4 сарын 2-наас эхэлсэн буюу нөө reciprocal tariff-аар танилцуулсан байна. Өмнө нь энэ дугаараар нэг дугаар бол хийсэн байгаа. За 4 сарын 2-нд нөгөө улс орнууд хариу арга хэмжээ 30%, 50% гэдэг. За Вьетнам, Камбож, за Хятад 100%, за 140 гээд ер нь бизнес эдийн засгийн орчинд бол зарчмын хувьд бол байж боломгүй 3 оронтой тарифуудыг бол тогтоогод гарсан. За үүнтэй холбоотойгоор зах зээл бол тэр чигтээ унс. За SP 500 бол та бүхэн харж байгаа 5580 гэсэн 4983 болоод ер нь бол Америк, Японд бол түүхэнд байхгүйгээр уналтууд бол үзүүлсэн байгаа. За нөгөө талд үүнтэй холбоотойгоор ихэнх үедээ бол хувьцаанаас мөнгө гадагшлаад бонд руу орж исэн бол за яг энэ reciprocal тарифтай холбоотойгоор ер нь дэлхийн хөрөнгө оруулагч нар өөрөө Америкийн эдийн засгт эргэлзээд эхэлсэн.
буюу нөгөө Америкийн засгийн газрын бонд эрсдэлгүй бүтээгдэхүүн гэж явдаг бол Америкийн засгийн газар буюу Америкийн санхүүгийн чадварт нь эргэлзээд зээлж эргэлзээ эхэлсэн байгаа. За түүнтэй холбоотойгоор бондыг нь буцаад эргээ авч ирсэн бол их хэмжээгээр зах зээлд сэл хийгээд буюу зараад эхэлсэн. За тиймүүд үнэн нь унах буюу өгөөж нь өсдөг байгаа. Тэр үеиг өмнөх дугаар дээрсэн дагуу засгийн газрын бонд өгөөж 7 хоногийн хугацаанд маш өндөр бейс point өсөөд 4.5 дээр бол ирсэн байгаа нь ногоон өнгийн өсөлтөн дотор график дээр бас харагдаж байна. За үүнээс хойш хувьцаа маань эргээд өссөн бонд маань эргээд одоо өгөөж нь буусан буюу үнэ өссөн дүр зураг харагдаж байна. За энэ юутай холбоотой гэвэл ихэнд хэлсэн дагуу Трамп хитрхи одоо эрс шийдвэрүүд бол гаргаж чинь. За үүнийг бол өөрөө ч гэсэн ойлгосон юм шиг байна. За ер нь бүгд найрдах нам дотооддоо мэрэгжлийн зөвлөл хороод нь ч гэсэн хоорондоо бол талцаад эхэлсэн. Америк нэг хоёр хуваагдчих. За ер нь яг Трампийн бодлогыг дэмжиж байгаа хүмүүс нь сүүлийн үед нөгөө намын тав харж байгаа бол 60% бол намын дэмжлэг нь эргээд 40% буюу Трамп ер нь бол хандан дарж эхэлж байгаа юм л да. Эдийн засгийн үзүүлэлтэн муудсан компаниуд за ер нь хувийн хвшил өрх бүхэлдээ дургуусж байгаа учраас өөрөө бодлогоодоо бол түр зүр эргээд нэг харж үсэж байгаа. За хамгийн түрүүнд Японтой дипломат уулзтаа хийс. Тэр бол нааштай бас Америк ер нь буулт хийц. За хят дээр тавьж байгаа бол хят нь бол огт нүүрэхгүй баг. За нөгөө талдаа бол Америк эргээд бууж өгж байгаа. За нэг иймэрхүү нөхцөл байдалтай учраас нэг энэ тавьсан тарифууд бол харьцангуй саарамжин, хойшлон, за хувиа буулгаад эргэж харж үзэх болов уу гэдэг хүлээлттэй холбоотойгоор зах зээл арай нэг өөдрөг үзэл давмгаалж ирж байгаа. За нэг үүнтэй холбоотойгоор 2-7 хоногт эргээд хувьцаанууд байна. Өсөд мөнгө бондоосоо хувьцаа руу гадагшиж байгаа гэдэг нь энэ хоёрын одоо материал хам гэж ярьдаг. Бонд өгөөж нь буугаад хувьцаа нь өсөж байгаа энэ график дээр бас харагдаж байна. За яг танилцуулах үед бол 12 бол огцсон бол унсан байгаа. За тэгэхээр энэ график дээр хэдлээ ямар дүгнэлтэнд хүрч болох вэ гэхээр ерөөхдөө бол зах зээл сүүлийн 2-7 хоног өсөж байгаа боловч бид нар баярлах бол октоосоо болоогүй байгаа даа. Эхнээсээ Америкийн эдийн засгийн өсөлт хасах 0.3%-тэй таагүй үзүүлэлтүүд бол одоо дараа бол хүлээгч чинь. За өнгөрсөн 7 хоногт болсон алдарт Warren Buffett хөрөнгө оруулалтын за хувьцаа эзэмшлийн хурал дээр бол алдарт хөрөнгө оруулагч хүртэл энэ талаар бол дурдсан байгаа даа буюу гадаад судалгааны дайн за энэ тарифын бодлого бол Америкийн хувьд бол зэвсэг биш. Энэ бол Америкт бол сөргөөр нөлөөлнө. Нийт эдийн засгт бол таагүй нөлөөлнө. Одоо байгаа энэ 4 сарын 2-оос хойш унсан 2 давалгаа бол ерөөсөө дуусаагүй байна. Дөнгөж эхэлж байна. Буюу баавга зах зээл одоо л эхэлж байна. Зах зээл цаашаа тодорхой бос байдалд авгаалж дахиад унах бүрэн боломжтой байна гэдэг тиймэрхүү дүр зургтай нюанс стансыг бол илэрхийлсэн багтах. За нөгөө талдаа бол мэдээж эдгээр уналтууд нь дахиад Америкийн хувьцаа унсан тохиолдолд энэ бол боломж шүү гэдгийг бол илэрхийлсэн байгаа. Тэгэхээр энэ дүгнэлт хэрлээ юу гэж хэлэх вэ гэхээр 2-оос хойш унсан нөгөө 12% их уналт маань сүүлийн 7 хоногт сэргээд буюу тэр үеийн уналтаа бол нөхсөн улаан өнгийн зураас дараагч нөхсөн байдалтай харагдж байгаа боловч түүний өмнөх 2 сараас хойших буюу ерөнхий тарифтай холбоотой за Америкийн цаашд эдийн засгийн төлөв байдалтай холбоотой нэг уналтын нэг 10% бол нөхөөгүй байгаа гэдгийг бол та бүхэн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө бид нар энэ дээр баярлж болохгүй байна. Цаашдын тун үзүүлэлтийг бол ерөөсөө харьяа гэж байгаа. За доошлуулаад засгийн газрын бондын өгөөж бол нэг 4 одоогийн байдлаар 4.3%-тэй нэг 3.9 сүүлийн 1 сард бол өссөн хөдөлгөөнтэй харагдж байна. За долларын индекс бол ер нь Америкийн цаашдын төлөв байдалтай холбоотойгоор бол евро өссөн, йен өссөн, Америк доллар бол валютын зах зээл дээр сэл хийгдсэн байдалтай байгаа. За эдлээ макро үзүүлэлтүүд рүү орцгоё. Хамгийн түрүүнд Америкийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн 7 хоногт танилцуулагдсан байгаа. За өнөөдөр бол 5 сар гарчихсан буюу 1 сарын 1-ээс 3 сарын 31-нд Америкийн 1-р улирлын тайлан жил бол дууссан байгаа. За ингээд ногоон өнгийн график тараа гэж байгаа бол Америкийн бодит эдийн засгийн өсөлтийг ДНБ-гийн хуваар нь илэрхийлж байна. За 2025 оны 1-р улиралд бол Америкийн эдийн засаг 0.3%-аар агшсан байгаа. За өмнөх улиралд бол 2024 оны 4 дээр бол 2.4-тэй. За нийт жилээр яриад 24 нийтдээ 2.8%-тэй. За тэрний өмнөх 2023 бол нийт жилийн эдийн засгийн бодит өсөлт нь 2.9%-тэй гэдэг үндсэндээ өндөр хүчтэй болсон дундаа бол одоо номер 1 буюу маш хүчрхэг эдийн засгт байсан. За дагаад S&P 500 жил 23-24 онд 2 жил хоёуланд нь 20-оос дээш хувийн өсөлтүүдийг үзүүлчихэл гайхалтай бол үед бол байсан. За гэтэл харамсалтай сүүлийн 1 сард бол Трампын тарифын худалдаа, тарифын бодлого шийдвэрүүтэй холбоотойгоор Америк эдийн засаг үндсэндээ бол агшиж байна. За яагаад 0.3%-аар буурсан бэ? Трампын тариф хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг баруун талын график дээр харуулж байна. Буюу эдгээр эдийн засгийн өсөлт бууралтад нөлөөлж байгаа хувьд нь яг ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ гэдгийг зардлын арга, за зарцуулалтын арга талаас нь бол харуулсан байгаа. За мөн адил сүүлийн за 1 жилийн хугацаанд 24 оны 1-р улираас эхлээд 25 оны 1 хүртэлх босоо багнан график дээр бол харагдж байна. За ингээд хараад үзвэл ер нь энэ эдийн засгийн агштад хамгийн сөрөг нөлөө үзүүлсэн нь Америкийн цэвэр экспорт эрс
дууссантай буюу алдагдал нэмэгдсэнтэй холбоотой. Яг бол Трамп 2 сарын 20-наас хойш тарифа тогтоосон 4 сарын ресептлэн явсан. За үүнтэй холбоотойгоор Америкийн аж ахуй нэгжүүд, корпорациуд, бизнес эрхлэгчид яасан бэ гэхээр ерөөсөө тарифууд нэмэгдэхээс өмнө гялс өсгөөс өмнө худалдаа холбоодоо хийж буй нөө rush demand-уудыг бий болгосон байна. Тэр Америкийн 1 сар 2 дугаар сарын та импортын тайланг хараад үзвэл ер нь гадаад талдаа 1 сард 130 орчим тэрбум долларын алдагдaltaй буюу Америкийн бүх цагийн түүхэнд хамгийн өндөр алдагдaltaй байсан. За нэгдүгээр улирлаар нь хараад үзвэл импортын өсөлтийн үн бол өмнөх үед ярьцгаалахад бол ер нь 40 орчим хувиар өсч гисэн буюу супер өссөн. За нүүлт бол экспорт багт. Импорт нь их хэмжээтэй учраас цэвэр экспорт нь хас хувьтай буюу гадаад талдаа их хэмжээний алдагдaltaй гарч ирж байна. Энэ бол тарифын бодлоготой холбоотой. Такс нэмэгдээс өмнө авъя гэсэн аж үйлдвэрийн орцоо түүх хийдүүдэд татъя гэсэн Америк компаниудын хөдөлгөөнтэй холбоотой. Тэгэхээр нэг цэвэр экспортын алдагдал нь өөрөө эдийн засгийн өсөлтөд бол нэг 4.8% одоо сөрөг дарсантай холбоотойгоор эдийн засаг маань агшсан байна. За яг нөгөө талд бол одоохондоо өрхийн хэрэглээ, за бизнесүүдийн капекс буюу одоо хөрөнгө оруулалтууд бол одоогоор бол төдийлөн мууцсан үзүүлэлт бол байхгүй. Харьцангуй сайн түвшинд бол хадгалагдж байгаа. За хэдүүлээ өрхийн хэрэглээг харъя гэвэл нөгөө талдаа Америкийн хөрөнгөний хөдөлмөрийн зах зээлийг харах хэрэгтэй болно. За дараагийн макро эдийн засгийн үзүүлэлт буюу Америкийн хөдөлмөрийн зах зээл байдлыг орцгоё. За 7 хоног бүрийн эхний баасан гарагт өмнөх сарын Америкийн хөдөлмөрийн тайлан бол танилцуулагддаг байгаа. За тэгэхээр энэ слайд дээр 4 сарын тайланг та бүхэнд харуулсан байгаа тийм. За би Америкийн зах зээлийг ярих болгонд Америкийн хөдөлмөрийн зах зээлийг бол ярьдаг байгаа. Энэ бол бид нар еврей та гадаад арилжаанд ордог бол $10 дээр бонд авдаг бол Америкийн эдийн засгийн төлөв байдлыг мэдхийг хүсэж байгаа бол бид нар хөдөлмөрийн зах зээлийн орчинг нь бол зайлшгүй ойлгож явах шаардлагатай. Яг бол энэ улсын эдийн засгийн өсөлтийг нөгөө хүчрэг эдийн засгийн чинь хэрэглээ зарцуулалт талаас нь хараад үзвэл 70% нь иргэд өрхийн хэрэглээ буюу өрхийн нөгөө худалдаа авсан машин, байрны төлсөн, хувцас төлсөн, компьютер төлсөн хэрэглээ зарцуулалт нь бол энэ эдийн засгийг түгшиж гэж бол хэлж болно. За тэр өрхийн хэрэглээний их үүсвэр нь юу гэхээр ерөөсөө л хөдөлмөрийн иргэдийн ажлын цалин хөлс байгаа. Тэгэхээр хэдлээ тэр орлогыг бүрдүүлж эдийн засгийг түгшиж байгаа гол орлогын их үүсвэрийг нь харахын тулд хөдөлмөрийн зах зээлийг харна гэж ойлгож болно. За non-farm payroll гэж одоо дэлхийн бүх шинжээч эдийн засгч фонд менежерүүд хөрөнгө оруулагчид хардаг тайлан бол 5 дахь өдөр гарсан байгаа. За тэрийг хараад үзвэл ер нь Америкийн 4-р сард нийт зах зээл дээр за яг энэ нөө эдийн засгийн шуурхай байдлын за sensitive байдлын илтгэхийн хүрээнд бол хөдөө аж ахуйн салбарыг бол хасаж тоосч байгаа. Non-farm гэж. За тэгээд хараад үзвэл 4 сард Америк үндэсэндээ 177 мянган шинэ ажлын байр бий болсон байгаа. За зах зээлийн хүлээлт бол 138 гэж харж ирсэн буюу хүлээлтээс маш өндөр буюу ер нь бол эдийн засаг бол хөдөлмөрийн зах зээл маш хүчтэй байгааг илэрхийлж байгаа. 177 мянган шинэ ажлын байр бий болсныг илэрхийлж байна. За яг зөв түүхэн датаг нь хараад үзвэл ер нь 100 мянгаас доош бол харьцангуй эдийн засаг агшиж байгаа муу байдлыг илэрхийлэх хөдөлмөрийн зах зээл сул байгааг илэрхийлдэг. За 150 мянгаас 200 мянга хооронд сард нэмэгдсэн ажлын байр тийм түвшинд байгаа гэвэл эдийн засаг харьцангуй тогтвортой жигд сайн байгааг илэрхийлждэг. За 250 мянга ба түүнээс дээш ажлын байр тухайн сард бий болоод хэлбэл Америкийн зах зээл ер нь хаалж байна, инфляцтэй болж байна. Энэ бол жоохон аюулын тохиог бол илэрхийлж идэг байгаа. Тэгэхээр ингээд хараад үзвэл Америк эдийн засаг бол хөдөлмөрийн зах зээлээр нормал хүчрэх байгаа. За үргэлжлүүлээд хараад ажилгүйдлийн түвшин зах зээл бол 4.2%-ийг хүлээлттэй байсан. За яг бодит actual тон бол мөн л адил 4.2%-тай буюу доотлын ногоон өнгийн график дээр харагдаж байна. 25 оны 1-р улирал 4 байсан ажилгүйдэл чинь бага зэрэг нэмэгцээр 4.2%-тай буюу нодлон улиралтайгаар өмнөх жилийн муу үетэйгээр ижилхэн хадгалагдсан түвшинд байгаа даа. За энэ ажилгүйдлийн түвшин бол түүхэн үеэр зарцуулахад мэдээж бага буюу хөдөлмөрийн зах зээл сайн байгааг бол илтгэнэ. За цалингийн өсөлтийн хувьд бол харьцангуй нэг талаар бол таатай буюу хүлээлтээсээ дандаа бага багаацсан. За өмнөх сартай найзлуулахад бол Америк цалингийн өсөлт бол ердөө 0.2 хувиар л өссөн. За өмнөх жилийн муу ихтэй харьцуулаад үзвэл 4-р сард Америкийн ер нь дундаж нэг цагийн цалин маань жилийн 3.8 хувиар буюу хүлээлтээс 0.1 хувиар зунгуу тогтворж ирж байна буюу инфляцийг бууруулах хүчин зүйлсийн нэг гэж бол харж болно. Гэхдээ нэг талаараа бол эрс муудаагүй одоо цалингийн өсөлт буурсан ч юм уу эсвэл 1% өсөлттэй ч юм уу тийм нэг таг үзүүлэлт бол байгаагүй. За тэгэхээр бүгд нь юу гэж хараад байна гэвэл хөнгөн график дээр харагдаж байна. Хөдөлмөр гişийн тоонуудыг мянгатаар харуулж. Өмнөх сард бол 228 мянга байсан. Маш сайн байсан. 177 мянга байсан. За үүнийг бол Трамп одоо ашиглаад одоо миний хүчинд гэж бол тайлбарлаа. Бодит байдал дээр бол түрүүний rush demand-тэй муу адил. Эдийн засаг муутахаас өмнө бид нар бараа одоо түүхээд орцуудаа импортоор татаж авсан шиг үүнтэй холбоотойгоор хэсэггүй хугацаанд л эдийн засгийн идэвхтэй бол эрс бол нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлээр хайцангуу аль хүчин нэмэгдэж орчсонтой холбоотой гэж бол таамаглаж байна. За эдийн засгийн
0.3 хүн агшиж байгаа бол Трамп өөрийнхөө сошиал хуудсан дээр бол энэ бол миний үе байх үетэй бол хамааралгүй энэ бол Байдны алдаа гэж тэр чигтээ бол өөрөөсөө бол зайлуулж байгаа. Гэтэл бол эдийн засаг шинжээч тэр мэргэжлүүд бол тэр чигтээ Трампын тарифтай энэ эдийн засгийн агшдаг бол холбож тайлбарлаж байгаа. За яг одоохондоо бол хөдөлмөрийн зах зээл бол хүчрэг хэвээр байгаа тийм. За бид нар энэ дээр ямар төгсөлтөнд хүрч болох вэ гэхээр одоохондоо бол нөгөө трафик бодлогууд эдийн засгийн цаашдын төлөв байдлыг муутгах макро эдийн засгийн үзүүлэлтүүд бол яг одоо бол хараахан бол муудаж эхлэегүй байгаа. 5 6 за 2 дугаар улирал за 2025 оны 1-р хагас дээр Америкийн гол макро үзүүлэлт бол гарч ирнэ. За энэ оны сарын сүүлдэр бол нөгөө ICM үйлдвэрлэлийн индекс, аж үйлдвэрийн индекс, за мөн PC, CPI гэдэг инфляцийн тун үзүүлэлт бол гарч ирнэ. За магадгүй 6 сар гарснаар бол ер нь Америкийн 1-р улирлын корпорациудын ашигт ажиллагааны тоолонтой одоо тун үзүүлэлт бол гарч ирнэ. Тэгэхээр тэн дээр бол хамаг зүйл бол тайлэгдана. Тэр бол мэдээж бүхэлдээ бүх шинжээчнэр бол дүгнэж байгаа. Муу гарах нь бол ойлгомжтой тарифын бодлоготой холбоотойгоор. Тэгэхээр одоо зах зээл хөдөлмөрийн зах зээл сайн байна гэдээ бид нар бол хувьцаа авахд бол яг ч бол ирчиж байгаамаа. За үргэлжлүүлээд Америкийн бодлогын хүү инфляцийн түвшингийн талаар ярилцаад үзвэл за яг одоогоор бол Америкийн FRB буюу Төв банк бол бодлогын хүүг 425-аас 4.5% буюу за дундсаар 433% дээр бодлогын хүүг барай явж байгаа. За баруун талын график дээр та бүхэнд харж байгаа дагуу бодлогын хүүгийн хүлээлтийг нь харуулсан байгаа тийм. За доотлын интервалыг нь харуул 24 оны өнгөрсөн оны 1 сараас эхлээд энэ оны төгсгөл хүртэлх хүлээлтийг нь харуулж байгаа. За өмнөх үений гүйцэтгэлийг нь харуулж. Ногоон өнгийн график дээр гүйцэтгэл. За саарл өнгийн график дээр бол цаашдын төлөв хүлээлтийг нь бол харуулж байгаа. За тэгэхээр бид нар өмнө ярьжсэн дагуу 2024 онд бол инфляц харьцангуй тутгарч ирсэнтэй холбоотойгоор Төв банклаас 3 удаа бодлогын хүүгээ бууруулад одоогийн 433 дээр бол ирсэн байгаа. За 25 он гарснаар Төв банк бол нэг 2 удаа бол хуралдсан байгаа. За дараагийн ээлж туралдаан бол маргааш нөгөөдөр Америкийн цагаар бол болно. За үүн дээр бол бодлогын хүүгийн за бүхэн хүлээлтийг нь магадлалыг нь хараад үзвэл Fed Watch дээрээс хараад ер нь бол хүү өөрчлөгдөхгүй гэсэн магадлал дээр 97%. Буюу ерөөсөө маргааш бол хүүг одоогийн түвшин дээр бол хадгалахаар байгаа. За Төв банклаас бол ямар стансыг барьж ийнэ гэхээр маш хэцүү байдалд орсон байна. Яг бол Трампын барьж байгаа бодлогод бол нэг талаар бол эдийн засгийн цаашдын төлөв байдаг бол макро эдийн засгийн орчныг бол муутгах нь эдийн засгийг агшаана гэж байгаа. За нөгөө талаараа тавьсан нөгөө тарифын худалдааны дайн, тариф нэмэгдүүлсэн асуудал нь өөрөө Америкийн хилээр орж ирэх импортын үн, нийлүүлэлтийн гарталтай инфляц гэж ярьдаг. Зардлыг нь өсгөждөг буюу хин энэ үнийг төлөхөөр бол Америкийн иргэд өрх хөдөл төлнө буюу хитвчнээс тэдгээр өмс төлөх байгаа. Тэгэхээр үр дүндээ Америкийн инфляцийг бол энэ өөрөө өдөөж болцчихгүй байна. Арай гэж тохирч ирсэн инфляцийг буцаад тарифтай холбоотойгоор өсгөж болцчих. А нөгөө талд эдийн засаг муудна. Гэтэл үн өсөддөг, эдийн засаг муудаддаг. Энэ үзэгдлийг бол стагфляц гэж ярьдаг. Тэр Төв банк бол үүнийг бол маш их болгоомжлж байгаа. Маш хатуу байр суурьтай байгаа буюу ерөөсөө бид нар бодлогын хүүг нэг талаасаа төрүүлээд бууруулчих гэхээр хэрвээ инфляц өсчвөл өндөр түвшинд нь инфляцийг хадгалж хэвчилж. А гэтэл Төв банк нь өөрөө инфляцийг 2% дээр байлгахыг зориод байгаа. А нөгөө талдаа болохоор хүүг одоогийн 4.3% дээр өндөр дээр нь хадгалахаар нийт эдийн засгаа бүхэлд нь муутгах эсэлтэй байгаа. Тэгэхээр ерөөсөө Жером Паул яаж яах вэ гэхээр тухай бүрийн сар болгоны гарч байгаа макро эдийн засгийн маркетинг датануудыг нарийн харсны үндсэн дээр яг улс суурьтай шийдвэрүүдийг гаргаад явъя гэж байгаа. А Трамп талаас бол мэдээж хүүг буулга гэж шаарддаг. А мэдээж бол мөнгөний бодлогот бол засгийн газар талаас бол оролцохгүй. Төв банк бол өөрөө бие даасан хараат тусаадлал бариад өөрсдөө шийдвэр бол гаргаад явна гэдгийг түүнийг бол илэрхийлээд байгаа. За яг хуу хүлээлтийн хувьд бол зүүн талын график дээр харагч байна. Ер нь Fed Америкийн Төв банкны одоо Fed dot plot гэж байдаг. Буюу Америкийн нээлттэй засгийн ороо мөнгөний бодлогын шийдвэрийг гаргадаг 19 хүмүүс байгаа. За 12 нь бол мууж болгонд байдаг холбооны нөөцийн салбарууд байгаа. За нөгөө 7 нь бол өдрөж зөвлөлийн 7 гишүүн байгаа. Жером Паул өөрийг нь багтаагаад дид ерөнхийлөгчөө багтаагаад тэр нийт 19 хүн ер нь бодлогын хүүг их саруудад ямар төлөвтэй байх юм бэ? Их онуудад хүүг ямар түвшинд хадгалах юм бэ гэдэг дундаж магадлалыг нь гаргаж ирдэг. Тэгэхээр энэ ногоон өнгө дээр байгаа тоонууд бол хүмүүсийн нөгөө 19 хүний тоог нь хэлж байгаа гэж хэлж болно. За 2025 оны хүлээлтийг нь хараад үзвэл 387 дээр хамгийн өндөр магадлалтай буюу ер нь энэ оны эцэс хүртэл Төв банк 2 удаа бодлогын хүүг бууруулах магадлалтай буюу энэ оны 7 сарын хурал, 9-р сарын хуралдаанууд дээр 0.25-аар 2 удаа нийт 0.5%-аар бодлогын хүүг бууруулсаар оны 3.8 дээр хадгалах хүлээлт одоогийн байдлаар давмгааж байна. Зах зээл дээр мөн нөгөө талаа бодлого тодорхойлж 9 гишүүн байна. За 2026 оны хувьд мөн бодлогын хүмүүс дахиад 2-3%-аар 0.2-аар буурсаар байгаад 3.3
337 дээр хадгалагч хүлээлт. За бүр 26 27 онд бол бүр нөгөө инфляц болон өмнө тогтворцоор байгаад харьцангуй буугаад 3.1 дээр буюу сүүлийн жил байгаагүй бага түвшин дээр бол орох нь харагдаж байна. За хэдlээ энэ дээрс юу гэж ирнэ өнөөдрийн заахаа агуулгад маань бол дуусчихин. Тэгэхээр хөрөнгө оруулалтын ямар дүгнэлт шийдвэрүүдэд хүрэх үү гэхээр өмнө та бүхэнд хэлсэн дагуу CNBC-гээ та бүхэн одоо Америкийн Bloomberg шиг том компани байдаг. Тэр компани өнгөрсөн 7 хоногт Америкийн одоо SP 500 дээр байдаг топ 500 компани 300 CEO буюу гүйцэтгэх захирлуудаас судалгаа авсан байгаа. Буюу энэ онд Америк эдийн засаг recession хийх үү буюу эдийн засаг хямрах уу гэдэг асуулттай байсан. Зүүн дээр бол ер нь 60% нь хямран гэдэгтээ бол санал нийлсэн байгаа. За нэг 20 орчим үнэ харьцангуй өдөр нөгөөт нь бол харьцангуй норматив байгаа. За нөгөө талдаа Warren Buffett ч гэсэн хэлсэн байгаа. Одоо бол ерөөсөө зах зээл bear market буюу уналтын зах зээл эхэлж байгаа дүнж эхлэл үе нэ. Бид нар сүүлийн 2-7 хоногийн хөдөлгөөнд энийг 11% индекс rebound хийсвэлгэн дээр баярлах болоогүй гэдэг ч. Тэр биш гэсэн бол үүн дээр санал нэгтэй байгаа. Бид нар яг одоо юу хүлээх вэ гэхээр Америкийн хувьцаанд одоо ороход бол үнэхээр эрт байгаад. Бид нар ахаад 2-3 сарын турш Америкийн макро үзүүлэлт за бусад улстай нөгөө тарифын асуудал маань хэр зэрэг бодитоор хэрэгжих нь үү, эх хоног хойш суух цаа маань дахиад сунгах нь эсвэл бүр болох нь үү, магадгүй эсвэл хувиа бууруулах нь үү, бүр сөргөөр харахад тэр чигтэн тогтоогоод үргэлжлүүлэх үү гэх мэтчилэн хэд хэдэн хүчин зүйлүүдийг бол харах шаардлагатай байгаа. Маркет талаас тэр макро үзүүлэлт талаас тэр за бодлого дипломат харилцаа талаас тэр. Тэгэхээр нэг иймэрхүү үзүүлэлтүүдийн дараа бол хувьцаа бол эргээд өсөхдөө маш хурдан байна. Эргээд 10% өссөн шигээ буцаад нөгөө 2 сарын 20 хүртэл ундаг шиг 10-12% болтол маш амархан байгаа. Тэр нэг бид нар ийм тодорхойгүй орчинд байгаа учраас та бүхэнд яг одоо харьцангуй пассив хөрөнгө оруулалтыг санал болгож байна. Тэр дэлхийн зах зээл бол тэр чигтээ та бүхэн харж байгаа бол хувьцаанаас гадагшаад бондууд руу мөнгө орж байгаа том зургаар бол пассив сангууд буюу одоо SP 500-ийн ETF индекс дагсан сангууд руу мөнгүүд бол гадагшиж байгаа буюу харьцангуй эрсдэл багтай бүтээгдэхүүн рүү мөнгө бол орж байна. Тэр энэ үрээнд бол бидний байх боломжтой хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол за ETF-уд бол байж болж байна. За нөгөө талаараа харьцангуй хөрөх чадвартай $10 евро доллар бондууд байж байна. Монголоос гаргасан. За магадгүй хугацаанд дуусах ойрсон 6 сарын хугацаатай $10 бондууд байж байна. Тэгэхээр нөхцөл байдал тодорхой болох хүртэл тон үзүүлэлтийг хэдлийг хүлээх орондоо одоогийн байдлаар пассив хөрөнгө оруулалтын стратеги хэрэгжүүлээд буюу юу хувьцаа гэхээсээ илүү бонд зэрэг тэдгэр хөрөнгө оруулалтуудыг бол давмгаалаа портфолиогоо нэмээд хүлээлтийн байр суурьтай байсан нь бол илүү арзан гэж. Тийм байр суурь бол та бүхэнд бол зөвлөж байна. За яг хуу бид нар мэдээж сар тутам Америкийн зах зээлийг бол яриад бол ярилцсанаа. Дараагийн дугаар дээр бол хэд хэдэн тоонууд бол тодорхой болсон байна. Тэгэхээр бол мэдээж арай өөр үр дүн дараагийн нөхцөл байдал харьцангуй тодорхой болсон байх болов уу гэсэн хүлээлттэй байгаа даа. За ингээд өнөөдрийн лайв нэг энд хүрээд өндөрлөе дөө.